Орос улбаны улсын бүрдийн иргэн Ариуна хүүхэд байхаасаа монгол бичиг сурахыг хүсдэг байжээ. За ингээд хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж монгол бичиг сурч уран бичлэгээр хичээллэж олон уралдаан тэмцээнд шагналт барьжсэн байна. Мөн Улаангууд хотноо монгол бичиг уран бичлэг заадаг Титэм арт студийг гэр бүлийн хүний хамт байгуулж 100 гаруй хүнд эрдмийн үр тарьсан байна. Ариуна багада музейд дайны үеэс ирсэн загтал гэсэн тайлбартай бичиг харж байжээ. Харин музейн ажилтан түүнд үүнийг монгол бичиг гэдэг буриадууд энэ бичгээр бичдэг байсан хэмээн тайлбарласан байна. Ингэж анх удаа монгол бичгийг харсан нь түүнд эд шид шиг санагджээ. Иймээс тэрээр хизээ нэгэн цагт монгол бичиг сурандаа гэж бодсоор сурах боломж бүрдсэн нь 10 жилийн тэртээ юм а. Тэгээд анх түрүүн 2016 онд манай олон нийтийн байгууллага Бурят соёл гэдэг нэртэй тэнд монгол бичгийн хичээл явж эхлэв. Зааж эхлэв. Тэгээд тэнд би монгол бичигт сурсан. Тэрнээс хойш 2017 онд манай Улаанбаатараас багш ирсэн байгаа. Ариун болд багш. Тэгээд Ариун болд багш манайд уран бичлэг зааж өгсөн. Ариуна Монцама агентлагаас зохион байгуулсан Монголын сайхан бичигтэн уралдааны Монгол туурхтны болон бусад гадаад улсын иргэд монгол бичигтнүүд ангилалд өнгөрсөн жил 3 дугаар байрт шалгарсан. Харин энэ жил дэд байрт шалгарчээ. Энэ Бямбын ринчнээ алдартай шүлэг цаг ирвэс гэж байгаа. Энэ шүлгээс 2 худас бичсэн. Тэгээд энэ юугаар хулсан үзгээр бичигдсэн. Юунд бүхэд бурядууд урдын сагта ихэнчний хулсан үзгээр бичдэг байгаа. Тэгээд энэ алтан бэхэр хүүхэнгүтэй бархат цаасан дээр игэт ийм хайхан шүлэг бичсэн. Монгол улс өнгөрсөн 2025 оноос төрийн албандаа монгол бичгийг хэрэглэх болсон. Тэгвэл энэ тухай мэдээг Ариуна сонсоод маш их баярлсан тухайга хуваалцсан юм. Тэрээр мөн нүдийг баясгаж сэтгэлийг хөглөдөг монгол бичгээ монгол туурхтан бүр муртаж болохгүй олон түүхийн их сурвалж гэдгийг онцлсан юм а. Баялаг гэж манай монгол тургуудны маш их баялаг бахархал тэгээд монгол бичгээ заавал өсгөх ёстой бид.